Сувгата бүгдээрээ тавтан морил Elisa Claps-ийн part 2 бэлэн боллоо. Эхний дугаараа эргэн санацгаая. 1993 оны 9 сарын 12-ны өдөр Elisa Claps Santissima Trinita гэдэг сүмд Danilo Restivo гэх залуутай уулзахаар явсан. Тухайн залуу Elisa-гийн хойноос гүйдэг, хоргоодог, гэрлүүн залгаж шөнө орой сонин зүйл ярьдаг байсан. Энэ өдөр тухайн залуу Elisa-д бэлэг авсан. Сүүлийн удаа уулзаад 50 орхино гэж амласан учраас Elisa тухайн сүм рүү уулзахаар яваад орсоргүй алга болсон. Элисагийн ах Лучано энэ залуугийн гэрт нь очиж дүүгээ асуухаар гэрийнх нь гадаа дуутахад энэ залуугийн аав Маврицио гэх хүн хүүгээ гаргахгүй гэж ахтай нь хэрүүл хийсэн. Лучано гэрийн чин хаалгыг эвдэж орно гэж сүрдүүлсэн учраас Данило Рестиво гэрийнхээ гадаа гарч ирж Элисагийн ахтай юм ярьсан. Юм ярьж байх үедээ маш сэжигтэй сандарсан байсан учраас Элисагийн гэр бүлийнхэн энэ залууг гол сэжигтэн гэж үзээд цагдаагийн газар гомдол гаргадаг. Энэ гомдлын дагуу цагдаа нар Данило Рестивогийн гэр бүлийнхнээс тухайн өдөр юу болсон талаар мэдүүлэг авахад түүний охин дүү Рестиво сүмээс буцаж ирэхдээ хувцсан тэр чигтээ цуснд будагдсан, гар нь гэмтсэн байсан учраас түргэн тусламжийн хэсэг рүү авч явсан байсан. Рестивогийн цустай хувцсыг авахаар цагдаа нар гэрийнх нь гадаа ирэхэд тэр хувцснуудыг нугаагаад балкон дээр хатаж исэн. Аав нь энэ хувцснуудыг өгөхөөс эрс татгалцсан учраас цагдаа нар хэргийг хариуцж байсан. Фелича Женовесе гэдэг шүүгч эмэгтэй рүү залгаж энэ талаар гомдлоход энэ шүүгч сэжигтний талд ажиллаж тэр хувцснууд хэрэггүй, шинжилгээнд оруулахгүй гэж цагдаа нарт хэлсэн учраас цагдаа нар энэ хувцснуудыг гэрт нь үлдээгээд явсан. Энэ талаар Элиса охины гэр бүлийнхэн маш гомдолтой байдаг. 1995 онд буюу Элиса алга болсноос 2 жилийн дараа шүүх хурал зохион байгуулагдаж Данило Рестивог сэжигтэн гэж үзэхэд ямар ч нотлох баримт байхгүй учраас зүгээр л мөрдлөгийн үйл явцад саад учруулсан гэдэг шалтгаанаар 2 жил нийгэмд сайн дурын ажил хийх шаардлагатай гэдэг шийдвэрийг дэлгэцэн дээр харагдаж байгаа Фелича Женовесе гэдэг эмэгтэй гаргасан. Өөр нэгэн шинэ мөрдлөгийн багийг томилж шинэ шүүгч томилсноор энэ Фелича Женовесе гэдэг эмэгтэй Данило Рестивогийн ааваас 100 сая лирийн хахвал авсан байсныг нь тогтоосон. Тэгэхээр энэ шүүх хурлаар бол хэргийн сэжигтнийг өөрсөө олж тогтоогоогүй, ял оноогоогүй ийм шүүх хурал болж өнгөрсөн. 2000 оны хүртэл Данило Рестиво гэдэг энэ залуу Тенза хоттой гэр бүлийнхэнтэйгээ эрх чөлөөтэй амар амгалан амьдарч байх хооронд Элиса охины гэр бүлийнхэн хизээч хэргийн төлөө тэмцэхээ огт зогсоогоогүй. Тэр тусмаа ээж нь Данило Рестиво гэх энэ залуу 2000 онд онлайн сайтн дээр Fiamma Marsango гэдэг Итали эмэгтэйтэй танилцсан. Тухайн эмэгтэй нь бол Англи улсад ганцаараа амьдардаг. Эрүүл мэндийн асуудалтай учраас өөрт нь туслах хүн айгүй хэрэгтэй байдаг юм эмэгтэй. За энэ хоёр үнгээ мессежлээд нэлээд хэдэн сар болсны дараа 2000 онд Данило Рестиво Англи руу энэ эмэгтэйтэй хамтран амьдрахаар явсан. Тэндээ очиод 2 жилийн дараа буюу 2002 онд гэрэлсэн байгаа хосууд 2002 оны 11 сарын 12-ны өдөр Английн нэгэн жижигхэн хотын Richmond Park гэдэг нэртэй гудамжинд цагдаагийн газарт нэгэн аимшигтай дуудлага ярьдаг. Энэ дуудлаган дээр Тэригийнх 14 хүн настай хүү гэрийнхээ нойлын өрөөний шалан дээр ээжигээ хідэн хэсэг болсон байдалтай боллоо гэдэг зүйлийг цагдаагийн газар руу залгаж мэдгдсэн. Elisa Claps охины part 1 яг энэ хүртэл үргэлжилсэн байгаа. Part 2 маань эхлэх гэж байна. Та нар маань суугаад хэмжээд зар сурталчилгаагаа бүрэн үзээрэй. Зурган дээр харагдаж байгаа энэ байшинд Heather Barnett гэдэг энэ 48 настай эмэгтэй 14 настай хүү Terry болон 11 настай охин Kathleen-тайгаа амьдардаг. Гэрээрээ ойдолчин хийдэг ганц бие ээж өглөө болгон хүүхдүүд нь 8G сургууль руугаа явж дараа нь өдрийн 4 цагт гэртээ буцаж ирдэг. Гэртээ ирэх үед нь тэдний ээж Heather өдрийн хоол бэлдээд хүүхдүүдээ гэртээ галтгоондоо хүлээгээд байж байдаг. Хэрэг явдал болдог өдөр буюу 2002 оны 11 сарын 12-ны өдөр Terry, Kathleen хоёр өглөө эрт сургууль руугаа яваад өдөр 4 цагт гэртээ буцаж ирэхэд ээж нь галтгооны өрөөнд байгаагүй. Тиймээс байшингийн гадаа болон дотор 2 давхар руу гарч ээжигээ хайсан боловч хүүхдүүд олоогүй. Ингээд охин Kathleen нь нойлын өрөөний үүдэн дээр ирээд муу цус савн төрөөд тэнд ээж нь байгаа юм шиг санагдсан. Ахыгаа дуудаад тэр нойлын өрөө рүү оруулж шалгуулахад ээж нь аимшигтай байдалтай алддаг. Цагдаа нар хэргийн газар дээр ирэхэд хүүхдүүд гадаа хүлээж исэн. Дотгошоо орж үзэхэд нойлын өрөөнд биеийн хідэн хэсэг басан, 2 хөхийг нь таслаж толгойных нь ард байршуулсан, 2 гарт нь үс үлдээсэн байсан.
баруун талынх нь гарт бол өөрийнх нь үс, харин зүүн талын гарт үлдсэн эмэгтэй хүний үс хэнийг байсныг цагдаа нар шинжилгээгээр тогтоож чадаагүй юм байна лээ. Энэ хоёр үс нь зулгаасан биш, харин хайчилж авсан үснүүд байсан. Дээрээс нь тэр нойлын өрөөнд ногоон өнгийн гарын алчуурыг алуурчин санаатай юм уу санамсаргүй байдлаар хүлдээсэн байсан. Түүнээс гадна гэрийнх нь зарим нэгэн хэсэгт эрэгтэй хүний гутлын Nike нэмэр олдсон. Цагдаа нарын үзснээр бол хэрэгтэн хайдрын өдөртөө юу хийдэг, хэдэн цагаас хүүхдүүд нь сургуульд явдгийг маш сайн мэддэг хүн орж ирсэн гэж бодсон. Яагаад гэхээр хүүхдүүд нь дөнгөж сургууль руугаа явах гад гэрээсээ гарсны дараа ийм үйл явдал болсон гэдгийг тогтоосон. Гэрийнх нь хөршүүдтэй очиж уулзахаар байшингаас нь гараад хамгийн ихний байшин дээр очиж хаалга тогтвол тэр байшингийнх нь хаалгыг Данило Рестиво онгойлгосон байдаг. Англи цагдаа нар Данило Рестивог Италид хүн амны хэрэгт сэжиглэгдсэн гэдгийг мэдхгүйгээр мэдүүлэг гэрлүүн орж авсан. Мэдүүлгийн үеэр өглөө юу хийсэн бэ гэхэд өглөөт босоод компьютерийн сургалт руу автобусан суугаа явуулсан гэдгийг хэлсэн. Тэр автобусны билетийг бас цагдаа нарт үзүүлсэн юм байна лээ. Үүнээс гадна сургалтын дээрээ суухдаа ингээд нэрсийн бүртгэл хийдэг. Тийм учраас бас бүртгүүлсний аж гэсэндээ харуулсан цагдаа нарт. Тэгэхээр хэрэг явдал болж байхад нэгсэндээ шал өөр газар өөр зүйл хийжсэн гэсэн. Цагдаа нар Данилогоос энэ эмэгтэйг та таних уу гэсэн чинь тань гэрт нь хит удаа орж исэн гэдгээ хэлсэн. Яагаад вэ гэхээр ногоон өнгийн хөшиг захиалж оюулах хүсэлтэй байсан. Данило тийм учраас өөрийнхөө ногоон өнгийн нэг гар нүрийн алчуурыг авч очоод яг ийм ногоон өнгөтэй хөшигтэй болмоор байна гэдгээ тайлбарлсан. Тэгээ хэмжээ болон бусад зүйлээ ярихын тулд би гэрт нь хит удаа орсон гэдгээ үнэнгээр. Тиймээс цагдаа нар энэ ногоон алчуур Данилогийнх байсан гэдгийг ойлгосон. Мэдүүлгээ авч дуусчаад цагдаа нар яг гарахын өмнө нэг цагдаа нь Данило Рестивогоос нойлогчийг хэрглэжийгээд нойл руу нортол цагаан өнгийн Nike-ийн гутлыг маш хүчтэй цааруулагч бодсон дугаагаад тавьсан байсан гэсэн. Тэр цагдаа бүр гайхаад яагаад гутлаа цааруулагчаар угаасан юм бол дээрээс нь хэргийн газар дээр Nike-ийн эрэгтэй гутлын мөр олцсон учраас сэжигтэй гэж бодоод Данило Рестивогоос асуусан гэсэн. Та яагаад гутлаа ингэж угаасан гэсэн чинь би англи хэл айгу муутай болохоор угаалгын бодисоо андуурсан байна гэж тайлбарлсан. Рестивогийн энэ угаасан байсан гутлыг цагдаа нар аваад хэргийн газар дээр байсан мөртөө аваачаад тэнцүүлээд ингэ шалгасан чинь хоёр өөр гутал байсан юм байна лээ. Тиймээс сэжиглэх үндслэл бол гарч ирээгүй. За үүний дараа Хедрийн өөрийнх нь компьютер болон утсанд нь шалгалт хийсэн. За нэг сэжигтэй имэйл олцсон. Тэр имэйл дээрээ Хедр ихчрүүгээ нэг үйлчлүүлэгт нь айгүй сонин байсан гэдгийг тайлбарсан. Тухайн үйлчлүүлэгч хөшиг хийлгэхээр гэрт нь орж ирчээд хөшиг ямар байдгийг эсвэл хэмжээгээ мэдэхгүй, ямар хөшиг хийлгмээр байгаагаа мэдэхгүй зүгээр л ингээл төөрцөн явж байгаад орж ирсэн юм шиг юм байсан. Айгүй сонин байсан гэж хэлсэн. Дээрээс нь энэ үйлчлүүлэгч нь гэрээс нь гарахдаа гэрийнхэн дэлгүүрийг авч гарсан. Энэ үйлчлүүлэгч гэрт нь орж ирснээс хойш гэрийнхээ нэг дэлгүүрийг олохоо болчлоо гэж гомдлож ихчрүүгээ бичсэн байсан. Тэгэхээр хөшиг хийлгэн гэжсэн хүн нь бол Данило Рестиво яалтчгүй юм уу? За ингээд хариуд нь их чинь чи гэрийнхээ бүх хаалганы цоожиг сольцгоо гэж зөвлөсөн. Тэм учраас гэлс гараад шин цоож аваад гэрийн хаалганы бүх цоожиг уг нь бол сольсон юм лээ энэ эмэгтэй. Английн цагдаа нар ер нь цор ганц сэжиглэжсэн хүн Данило Рестиво учраас нотлох баримт гарч ирэхгүй байгаагаас болоод энэ олон улсын гэмт хэргийн архиваас Данило Рестивогийн мэдээллийг хайж үзсэн. Тэндээс 1993 онд Элиса Клапс охины алга болсон хэрэг дээр цор ганц сэжигтэн байсан гэдгийг нь олж илрүүлээд дээрээс нь эмэгтэй хүмүүсийн үсийг хаачилдаг асуудалтай гэдгийг нь бас мэдсэн юм байна. Английн цагдаа нар Heather Barnett-ийг амнасаа алдсныхан дараа бүхэл бүтэн 2 жилийн туршид Данило Рестивогоос сэжигтэй зүйл олж харахын тулд өглөөнөөс орой хүртэл өдөр болгон нууцаар дагдаг байсан. За ингэж дагаж явж байгаад 2 жилийн дараа 5 сарын 12-ны өдөр нэгэн паркд дараагийн аллахаа төлөвлөж байх үед нь цагдаа нар барьж авдаг. Энэ бичлэгнээр харуулж энэ тухайн паркд айгүй халуун өдөр болж байхад Рестиво өвлийн зузаан хүртэхдээ хажуугаар нь өнгөрсөн эмэгтэй хүн болгоныг нууцаар ажиглаж дагаж яваад байсан. За ингээд нэгэн эмэгтэйг ажиглаж хаад машин дээрээ ирээд хуцаа салдаг. Хуцаа салахдаа хамгийн сонин зүйл нь өмсөж явсан хувцастайгаа яг адилхан өнгийн хувцас гаргаж ирж өмсдөг. Бүр яг адилхныг.
За одоо та нар харж байна. Өмдөө тайлсан чинь дотор нь яг адилхан өмд байгаа байхгүй. Яг энэ үед нь цагдаа нар түүнийг зогсооход машинаас нь хайж хутга бэйли болон нүүрний хар маск гарч ирсэн. Цагдаа нарт энийг тайлбарлахдаа гэртээ жижигхэн гүрүүлт хийжээдэг. За тэр гүрүүлдээ идүүлэх шавж хорхоо авахар паркэд ирсэн гэж хэлсэн. Хайч болон бэйлийг бол одоо хорхоо шавж цуглуулахдаа ашигладаг гэж хэлсэн. Харин хутганы тухайд бол өөрийнх нь биш, паркэд явж байгаад энэ хутгыг газар байхад нь олсон. Ойрхон хүүхдүүд тоглож байсан болохоор санаа зовоод машиндаа авчирч хийсэн. Цагдаагийн газарт энэ утгыг одоо авчиж өгөх бодолтой байсан гэсэн. Үүнээс гадна тэр хар маскны тухайд бол өвсний харшилтай учраас эм чинь бидээ авч явж байхыг зөвлөсөн гэсэн. За ингээд хувцаа яагаад сольсон бэ гэдгсэн чинь ээж аав нь багаас нь янз бүрийн ажил юм хийхдээ дандаа хувцаа сольж өмсчий гэж сургасан болохоор бүр ингээд дадал болцсон байна гэж тайлбарлсан. Энэ удаад бас л нотлох баримтгүй гэдэг шалтгаанаар Рестивог цагдаа нар зүгээр явуулчихсан. Рестивогийн эхнэр Фиама гэдэг эмэгтэй рүү цагдаа нар сэрэмжлүүлэг болгох үүднээс бас мэдээлэл явуулсан. Одоо танаа нөхөрчөө алуурчин байх магадлал маш өндөртэй учраас та болгоомжтой байж биднэртэй хамтран ажиллана гэсэн чинь эхнэр нь энийг нь эсэргүүцээд та нар хүн бүтээгч юм байж болохгүй гэж гомдол гаргасан. Бид нар өмнөх дугаар дээр Дом Мими гэдэг хүний талаар ярилцсан. Энэ хүн бол Сантиссима Тринита гэдэг Элиса охины хамгийн сүлд очсон сүмийг удирддаг хүн. Тухайн хүн Элиса охины хэрэг дээр цагдаа нартай хизээж хамтарч ажиллаж байгаагүй, хэрэгтэй холбоотой мөрдлөг байцаалтыг сүмд хизээж хийлгэж байгаагүй ийм хүн. 2008 онд энэ хүн нас барсны дараа түүний ажлыг Дона Атакпа гэдэг Африк хамб хүлээн авч туслахаар нь Дом Ваньо гэдэг Бразил хүн томилогдсон. Потенцо хотын иргэдийн нэг гайхажсэн зүйл бол одоо хотын хамгийн том төв сүмд яагаад хоёр гадаад хүн томилчвоо гэдэг зүйл байсан. Яагаад гэхээр Италичууд энэ тал дээр бол маш их сүсэг бишрэлтэй, үнсэрхэг. Ямар ч л байсан энэ Дон Атакпа болон Дон Ваньо хоёр ажлаа хүлээж авсан. Түүнээс хойш 2 жилийн дараа буюу 2010 оны 3 сарын үед тухайн сүмийн одоо дээдлийнх нь тааз хэсэгт ус нэвтэрч ороод таазыг нь бохирдуулсан байсан. Тийм учраас хэсэг бүлэг засварын ажил хийдэг ажилчид сүмийн дээвэр рүү гарч зарим нэгэн зүйлийг шалгах шаардлагатай болсон юм байна. Ингээд тэр хүмүүс дээшээ гарахад жижигхэн хаалга харагдсан. Тэр хаалгыг онгойлгоход маш эвгүй үнэртэй болсон тас харанхуй дээврийн хүндий байсан. Тэр дээврийн хүндий рүү орсон ажилчид нэг нь утасныхаа гэртлийг гаргаж ирээд тусгахад дээврийн хүндийний нэг буланд нэгэн сонин зүйл харагдсан. Ингээ бүгдээрээ очиод үзтэл тэнд хүний биеийн үлдэгдэл арга яс байгааг олж хардаг. Тухайн арга ясыг барилгын зарим нэгэн материалаар юм уу модоор зарим нэгэн хэсгийг нь хучиж бүтээсэн байдалтай тэр хэсэг нь маш бохир байсан. За ингээд цагдаагийн газрыг шууд дуудаад цагдаа нар ирсэн даруйда тухайн хүний биеийн үлдэгдэл нь Элиса Клапс охиных байна гэдгийг шууд ойлгосон. Юугаар нь таньсан бэ гэхээр түүний зүүдэг нүдний шил гутал болон тэр өдөр гэрээсээ гарахдаа өмссөн байсан. Ээжийнх нь Элисад зориулж гараараа нэгсэн нэхмэл цагаан цамцаар Элисаг таньсан байгаа. Энэ дээврийн хөндийгөөс Элиса охины цогцсноос гадна түүний бугуун цаг за нүдний шил, хувцсны үлдэгдэл болон гутал эд хогшлууд нь гарч ирсэн. Түүнээс гадна энэ дээврийн хүндийд ер нь барилгын ажил хийсэн юм уу гэмээр зарим нэгэн тоосоог одоо янз бүрийн юмнуудыг үлдээсэн байсан. Нэг ширхэг пивний шил, за тухайн пивний шилэн дээр 1988 онд дуусна гэж бичсэн байсан. Тэрнээс гадна нэг эвхэгддэг матрасан ор байсан. Тэр матрасан орон дээрээс үрийн шингэний гэмээр юм уу толбнуудыг шинжээчид олж харсан. Элисагийн бие олцсноос сарын дараа буюу 4 сарын 10-ны өдөр Итали улсын Салерно хотод түүний биед хийсэн бүх төрлийн шинжилгээний тайлан гарсан. Би бас энэ тайланыг харлаа. За энэ тайлан дээр бичснээр Элиса тухайн сүмийн дээд давхар буюу мансарт руу тайван байдлаар гарч ирсэн. За мансартанд орж ирснийхаа дараа бэлгийн одоо дарамтанд орсон. Бэлгийн дарамтанд орж байх үедээ эсэргүүцэл үзүүлж тэр үедээ бидээ олон хэмжээний хутганы одоо гэмтэл авсан. Энэ нийт гэмтэл нь одоо 13 удаа хутгалуулсан гэж эмчнэр дүгнсэн. Үүний 9 нь ар нуруу хэсгээсээ 3 нь урд одоо яг цээжний төв хэсэг рүүгээ
хутгалуулсан байна гэж дүгнсэн. Дайралт хийжсэн хүнээс Элиса зүгтаж байх үедээ нуруу руугаа олон хутгалуулж харин эргэж харах үедээ цээж рүүгээ 3 удаа хүчтэй хутгалуулсан. Элиса газар унах үедээ тухайн мансартны төвдөн зогсож байсан. Унсныхан дараа хүчрхийллээ үйлдээд үүнийхээ дараа Данило Рестиго Элисагийн цогцыг нууж далтлахын тулд тэр мансартны нэг буланд руу аваачиж тавиад чирээд ингэснийхаа дараа хөл болон толгой гар хэсгийг нь барилгын материалын юм нэг дээвэр бүтээдэг зүйлээр бүтээгээд үлдээсэн байгаа. За ингээд биедэн хийсэн шинжилгээгээр болвол түүний цээжвч нь ар хэсгээрээ онгорхой, урд хэсгийг нь хутгаар сэтэлж тасцсан. За цамцандаа бол ерөнхийдөө үрийн шингэний уул мөртөө үүнээс гадна дотор хувцсыг нь доошлуулсан. Дээрээс нь өмдийг нь бас доошлуулсан байдалтай олдсон юм байна. Хувцснууд нь шинжээчид Данило Рестиго тусалсан хүн байсан гэж дүгнсэн. Яагаад вэ гэхээр одоо энд харагдаж байгаа зургнаас ажиглахад Элиса охины цогцос олдсон яг тэр их булангийн дээр мансартны энэ хэсгийнх нь модыг ямар нэгэн зүйлээр хөшиж хуульж авсан байгааг харсан. Цогцны үнэрийг гадагшин гаргахын тулд ийм зүйл хийсэн байсан. Дээврийн модыг ингэж хуулсан хүн бол миний бодлоор Данило Рестиго байх магадлал маш багатай. Яагаад вэ гэхээр тэр өдөр Элиса Клапсыг хөнөөгчүүд тийм жижигхэн хутгаар энэ бүх модыг хуулах боломжгүй. Тийм учраас мэдээж хэрэг хин нэгэн хүн багаж хэрэгсэлтэй ирээд энийг хийсэн. Гэхдээ Данило биш. За яагаад вэ гэхээр Данило Рестиго сүмээс тэр өдөр хар хурдаараа гарч гүгээд цустай хувцастай гэртээ орж ирсэн. Ингэснийхаа дараа хувцас салаад эмнэлэг рүү очиод өөрийнхөө гарыг янзлуулсан. Гэртээ буцаж ирээд хоол ундаа идээд байж байхад нь Элиса Клапсын ах Лучано болон Жилдэ хоёр дүүгээ хайж Данилогийн гэрт ирсэн. Энэ бүх зүйл болж байх хооронд хин нэгэн хүн сүмийн дээвэр рүү гарч энэ мансартны модыг хуулж авч исэн баг. Гэхдээ та нар хэрвээ санаж ивэл Элисагийн партнер бид нэр ярьсан Лучано ах нь тэр өдөр сүмд очсон чинь сүмийн нэг ажилтан энэ Дом Мими халуун аршаан руу явцсан гэж хэлсэн. Магадгүй Дом Мими халуун аршаан руу яваагүй зүгээр энэ дээвэр дээр гарсан энэ мансартны юм хийгээд зогсож исэн байж магадгүй. Тэгээ Дом Мимигийн сүмдөө өмсдөг нэг хувцсных нь товчин унсан байсан гэсэн. За ингээд сэжиглэхээр бол Дом Мими мэдээж хэрэг Данило Рестигод Элиса охины цогцыг нуухад тусалсан энэ олон жилийн туршид цагдаа нарыг шалгалт хийхээр сүмд ирэхэд оруулдаггүй байсан шалтгаан нь энэ байна гэж дүгнэж болно. Яагаад Дом Мимиг ингэж сэжиглээд байгаа вэ гэхээр Элиса охины цогцос 2010 оны 3 сарын 17-нд анх удаа олдоогүй. Анх удаага хүн хараагүй, бүр аль хэдийнэ хин нэгэн хүн хараад 2-3 удаа мэдгдсэн байсан сүмийн удирдлагад. Эхний тохиолдол бол 1997 онд газар хөдлөлтийн дараа сүмийн дээврийг шалгахаар 20 хүн орж ирэхэд нэг хүн Элиса охины цогцыг хараад Дом Мимид танаа сүмийн чинь дээвэр дээр цогцос байсан гэж мэдгдсэн. Гэхдээ энийг нь Дом Мими нуугаад цагдаа нарт огт мэддэггүй өнгөрүүлсэн. Хэрвээ өөрөө одоо үнэхээр хүн амны хэрэгт холбоогүй бол өөрийнх нь удирддаг сүмийн дээврээс гинт нэг цогцос гараад ирэхээр ямар ч хүн шоконд ороод шууд цагдаа руу залгаад бүүн юм болно нэзтэй тий. Тэгсэн чинь Дом Мими зүгээр л нуугаад өнгөрцөн. Тэгэхээр энэ бол яа харахгүй Данило Рестиготой хамтран энэ хэргийг нуунд арсан гэсэн үг. Дом Мимиг нас барсны дараа ажлыг нь хүлээж авсан Дон Атакба болон Дон Ваньо хоёрт 2-3 удаа энэ мансартны доор нэг цогцос байгаад байна гэдэг мэдээлэл туслах ажилчдаас нь ирсэн юм байна. Ингэж ирэх үед нь энэ хоёр тоглоом гэж ойлгоод эсвэл буруу сонсоод энэ зүйлийг юусаа анхааралтай авахгүй, нэг зочирч хүлээж авахгүй зүгээр өдрийнхөө ажлыг хийгээл яваад идэг байсан. Дон Ваньо гэдэг Бразилиас гаралтай нэгэн залуугаас мэдүүлэг авахад эхний мэдүүлэг дээрээ хизээч энэ мансарт руу орж байгаагүй, харж байгаагүй гэж мэдүүлсэн бол хэдэн хоногийн дараа энэ мэдүүлгээ өөрчлөөд зааварчлаараа хэдэн сарын өмнө би орсон юм байна. 2 цэвэрлэгч эмэгтэйтэй ороод тэгээ дотор нь нэг зүйл байна гэж бид нар харсан. За гэхдээ тухайн үед бол хүмүүс тоглоом шоглоом хийж байгаад л үлдээсэн байлгүй дээ гэж л ботсон гэдэг хариултыг өгсөн. Харин цагдаа нарт энэ 2 цэвэрлэгч эмэгтэй
Дон Ванёг худлаа ярьж ийн гэж мэдгдсэн. Тэр хоёрын эмэгтэй бол хизээч сүмийн мансарт руу гарч цэвэрлэгээ хийгээгүй, тэнд цогцос байсныг хараагүй. Гэтэ миний бодлоор энэ хоёр цэвэрлэгч эмэгтэй Дон Ванётой тухайн мансарт руу гараад цэвэрлэгээ хийх гэж очсон. Тэгээд цогцыг нь харчаад хэрэгт орооцолдохоос айсандаа чимээгүй өнгөрсөн юм шиг байгаа. Аль аль нь хэрэгээс мултрахын тулд нэгээ худлаа ярьж ийн гэж гүтгээд байх шиг байсан. Цагдаа нар энэ асуудлаас болж хоёр цэвэрлэгч эмэгтэй болон Дон Ванёг мөрдлөгийн явцад саад учруулсан, нуун дарагдуулсан гэдэг асуудлаар тухайн хоёр эмэгтэй бол 8 сарын ял, харин Дон Ванёд 2 жилийн хорхол оноосон юм байна лээ. Надад нэг таалагдаагүй зүйл нь маш олон хүмүүс тийшээ орж хэд хэдэн удаа Элиса охины цогцыг харсан хэрний хинч цагдаагийн газар мэдэгдээгүй. Энэ потенцаа хотын иргэд бол Элиса охин энэ сүмээс алга болсон гэдгийг бүгд мэдж байгаа штэ тий. Тэнгүүтлээ тэрэнд цогцос байхад яагаад цагдаад хэлдэггүй байсан, сүмийн ажилчид бас яагаад юусэн мэдэгдээгүй гэдэг айгүй сонио. За гэхдээ энэ олон жилийн дараа Элиса охины хэрэг илэрснээс нэг удаагүй Итали болон Английн цагдаа нар хамтран ажиллаж 2010 оны 5 сарын дундуур үед Данило Рестивог Англи улсад баривчлан авч Heather Barnett-ийн өхөлд буруутай гэж үзээд нэг жилийн дараа буюу 2011 оны 6 сард Англи улсын шүүхээр 40 жил хорих ялаар шийтгсэн. Харин Италид үүнээс 5 сарын дараа буюу 2011 оны 11 сард Элиса Клабс охины шүүх хурал зохион байгуулагдаж Данило Рестивогийн ДНК Элисагийн тухайн өдөр өмсөж байсан цамцан дээрээс илэрсэн учраас буруудан гэж үзээд 30 жилийн хорих ялаар шийтгсэн. За ингээд нийтэд нь бодохоор 70 жилийн ял авсан гэсэн. Англид болсон шүүх хурал дээр Данило Рестивог өмгөөлж байсан өмгөөлөгчин шүүх танхимд шууд хэлсэн. За Данило Рестиво бол маш худалж тэгээд ийм үйлчлүүлэгчийг одоо яаж өмгөөлөх вэ үнэхээр мэдэхгүй байна гэж шүүгчид яг үнэнгээ хэлсэн. Данило Рестиво Элисад зориулж 2 удаа захиа бичсэн байдаг. Нэг нь амьд байхад нь, нөгөөх нь хамгийн сүүлийн шүүх хурал буюу 2013 онд болсон шүүх хурал дээр түүний ээж болон гэр бүл түүний алуурчинд зориулж загтал бичсэн. Тэр загтал нь бүр үнэхээр уран сайхан үгтэй, маш урт загтал. Одоо дэлгэцэн дээр харагдаж байна. Энэ загтал дээр бол охиноо алдсанд ч үнэхээр харамсалтай байна. За гэхдээ одоо би бол үнэхээр алуурчин биш. За тэр алуурчин хэрвээ одоо ингээд намайг сонсч ивэл чи одоо баг өөрөө ингээд гарч ирээд хэрэг хүлээгээч гэж ингэж гуйж байгаа ийм загтал байсан. Өөр нэг захааг нь дэлгэцэн дээр харуулж байна. Энэ захааг Элисаг амьд байхад түүний гэрлүүн явуулж исэн. За тухайн үед яг юу болж ирснийг бас товчхон тайлбарлая. Данило Рестивод бол Элиса маш их таалагддаг. Гэтэ Элиса ерөөсөө Данило Рестивог сонирхдаггүй. Яагаад вэ гэхээр маш сонин итгээд гажиг гэдгийг мэддэг. Гэтэ Элиса Данилог өрөвддөг байсан. Өрөвддөг болохоор хаяа нэг ингээд гудамжин таарад юм ярахаар нь хариулаад юм ярьдаг. Гэтэ өөр зүйл байхгүй. Данило түүний гэрлүүн шүн орой үдэс залгадаг, гудамжин таарахаараа ишээ тишээ чирхгээд идэг байсан. За ингээд энэ захаан дээр юу бичсэн бэ гэхээр энэ захаанаас Данилогийн сэтгэл зүйн байдал, гэр бүл дотроо гарч байгаа тулгарч байгаа асуудлыг аягүй тод харж болно. Тухайн захаан дээр ер нь ингээд эцэг их хүүхэд хоёрын хооронд итгэлцэл гэдэг зүйл байдаг. Өмнө би аавтайгаа аягүй сайхан харилцаатай байсан. Бүх асуудлаа ярьж тусалцаа хүсдэг байсан. Аав нь ажлаар өөр тийшээ яваад 2 жил болсны дараа аав нь тэр чигтээ өөрчлөгдөөд Данило Рестивод өгдөг байсан анхаарал халамжаа ерөөсөө өгөхгүй байснаас болж энэ хүү ганцаардаж асуудлаа ярьж чадхаа болж аав нь өөрийг нь тоохоо болцсон юм шиг санагдаад тэрэндээ аягүй их ингэж гутарч ганцаардж байгаагаа энэ цагаан дээр Элиса охинд бичиж үлдээсэн байсан. Хэрэг ингээд дуусаагүй Данило Рестиво өөр нэгэн хүн амны хэрэгт сэжиглэгдсэн. Тэр нь бол Джон Окшин гэдэг нэртэй Солонгос эмэгтэй. Тухайн эмэгтэй 1976 оны 4 сарын 3-ны өдөр Солонгос улсад төрсөн. 2002 онд англи хэлний сургалтанд суухаар төр хугацаагаар ирээд байсан. 7 сарын 12-ны орой Оки найзуудтайгаа шоудж дуусчаад шөнийн 2 цаг 50 минутанд гэрлүүгээ гудамж дагаад ганцаараа алхаж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа энэ гудамжинд амьдардаг нэгэн эмэгтэй Окиг гадаа хутгалуулсан байдалтай олоод төргийн тусламж руу залгаж мэдэгдсэн. Оки эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ нуруундаа 3 хутганы шархтай ирсэн. Тухайн 3 шарх нь нэлийн гүн. Цагдаа нарын тооцоолсноор бол хутга нь 14-өөс 15 см байсан гэж
таамаглаж байгаа юм байна лээ. За үүнээс гадна Оки англи хэлээр жоохон муу ярьдаг учраас өөрлөнд дайрсан эрэгтэй хүнийг бага зэрэг дүрсэлж чадсан. Окигийн хэлснээр тэр эрэгтэй өндөр толгойдоо хар масктай байсан учраас царайг нь бол харж чадаагүй. Тэгэд байрж явсан хутгийг нь дүрсэлж хэлж чадсан. Үүнийхээ дараа Оки маш их хэмжээний цус алдсан шархан хүнд байсан учраас эмнэлэгт ирээд тун удалгуйнаас барсан юм байна. Хэрэг болсон газраас эмэгтэй хүний хайчилсан үс олдсон. Дээрээс нь Оки хотголооснаас 6 минутын дараа ойрхон камерын бичлэгт цүнх бариад явж байгаа эрэгтэй хүний дүрс үлдсэн. За тэр цүнх нь Данило Рестивогийн барьдаг цүнхтэй яг адилхан байсан. Дээрээс нь Окигийн эмнэлэгт байхдаа дүрсэлжсэн гэмт хэрэгтний хотго нь Данило Рестивогийн паркд цагдаа нарт баригдахдаа машиндаа авч явж байсан хутгатай яг адилхан байсан. Тухайн үед бас машинаас нь хар өнгийн толгойдоо угладаг маск гарч ирсэн. Окигийн хэлснээр тухайн эрэгтэй толгойдоо хар масктай байсан учраас царайг нь бол харж чадаагүй гэж тайлбарласан. Окигийн хутгалуулсан энэ гудамжинд амьдардаг оршин суугчдаас цагдаа нар байцаалт авахад ихэнх оршин суугч тэр орой сэжигтэй дуу чимээ сонсоогүй, сэжигтэй хүн харагдаагүй гэж хэлсэн. За гэхдээ нэг оршин суугч эмэгтэй гудамжинд гадаад аялахтай эрэгтэй хүн нэг эмэгтэйтэй маргалдаад тэр эмэгтэй хэсэг хугацааны дараа яолох чимээ гаргасан гэдэг зүйлийг хэлсэн. Окигийн хутгалуулсан газраас Рестивогийн гэр маш ойрхон юм байлээ. Бараг нэг гудамж гэж хэлж болохоор газар. Ийм шалтгаануудаар олон хүмүүс Рестивог Окигийн үхэлд буруутай гэж боддог. Гэхдээ Английн цагдаагийн газар бол Окигийн үхэлд өөр хүнийг буруутгаад тэр залууд бүх насаар нь 20 ял оноос юм байна лээ. Тухайн залууг Омар гэдэг гадаад хүн бас нэг юм акценттай аялахтай англиар ярьдаг. Тухайн хотдоо бол цагдаа нар энэ Омар гэдэг залууг маш сайн мэддэг гэж байгаа. Яагаад гэхээр хар тамхинаас хамааралтай тэгээ эрэгтэй биеийн үнэлэгч маш их хэрэг төвөгт орооцолддог. 2002 оны 8 сарын 22-ны өдөр цагдаа нар энэ Омар гэдэг залууг Окигийн үхэлд буруутгаж баривчилж авсан. Яагаад вэ гэхээр энэ залуу одоо Оки амиа алддаг орой яг тэр гудамжинд ойрхон тэр цагт нь явж исэн болж таарсан. Яг явж байхыг нь цагдаа харсан. 2015 онд Окигийн үхэлтэй холбоотой шүүх хурал нь зохион байгуулагдаж Омар гэдэг энэ залууг өөр нэгэн эрэгтэйтэй хамтран Окиг одоо амь насыг нь хөнөөсөн гэдэг шалтгаанаар бүх насаар нь 20 ял оноос юм байна лээ. Энэ залууг өмгөөлж исэн шүүгчд нь 2015 оны дараа 2 удаа давж заалсан боловч шүүх энийг нь авч юусоо хэлэлцээгүй. За ерөнхийдөө одоо цагдаа нарын үзэж байгаагаар бол тэр орой Оки шөнийн 2 цаг 50 минутанд гудамж дагаад алхаж байхад нь Омар болон өөр бусад 2 найз нь машинтаа ирээд машиндаа суулгаж үжиглэг рүү авч явахыг хүссэн. Оки эсэргүүцсэн учраас залуучууд тэрэнд нь дургуулхаад ялангуяа Омар машинаасаа хутгатаа гараад ингээд Окиг хутгалчаад тэнд нь үлдээгээд явсан гэж дүгнж байгаа. Тэргийн газраас хайчилсан үс олцсон. Хэрэгтэн хутга барьсан явж исэн тэр хутга нь яг Рестивогийн хэрэгэлдэг хутгатай адилхан байсан. Үүнээс гадна толгоонд хар масктай байсан гэхээр одоо миний бодлоор бол Рестиво байх магадлал аюул өндөртэй. Гэхдээ Английн цагдаа нар энийг авч хэрэгтэй холбоотой бүх деталь мэдээллүүдээ ярьж дуслаа. Элиса Клапс охины хэрэг дээр Данило Рестиво гэх энэ залуу Итали улсын шүүхээс нийтдээ 30 жилийн ял авсан байна. Харин Англи улсын шүүхээс түнд 40 жилийн ялыг оноож нийтдээ 70 жилийн одоо шоронд хоригдох ял шитгэлийг хүлээсэн байна. Уламжлалт ёсороо бичлэгнийхаа төгсгөлд хэрэгээ дүгнэд ярилцгаая. За өмнөх дугаар дээр ярьсанчлан ер нь энэ Рестиво багасаа их ганцаардмаа найзгүй хүнтэй уулзраа олж чаддгүй гаж сонин үйлдэл хийдэг итгээд байсан гэдгийг бол ярьсан. Рестивогийн аав нь бол айгүй хариуцлагатай ажил хийдэг учраас гэр орондоо айгүй бага үзэгддэг, гэртээ маш бага цаг зарцуулдаг хүн байсан гэдгийг нь бол та нар ойлгосон баг. Тэгээд Рестиво аавынхаа анхааралд хүртгийг аавтайгаа хамт байхыг маш их хүсдэг хүүхэд байсан юм шиг надад санагдсан. Захианаас нь үзэхэд бол ааваасаа жоохон хамааралтай сэтгэл зүйн драма байдаг. Тэр нь том болсон хойно тэр захиан дээр хүртэл харагдаж байгаа. Аавынх нь маш том алдаа бол хүн алдаа гаргаж аимшигтай зүйл хийх болгонд тэрийг зөвхөн мөнгөөр шийдэх гэж оролддог.
хүүгээ сэтгэл зүйн эмчилгээнд явуулна гэж хамаатнуудад амлчаад зүгээр л орхисон. Магадгүй тэр сэтгэл зүйн эмчилгээнд хүүгээ бага байхад нь явуулсан бол том болсон хойно энэ хүн ийм олон хүн амны хэрэг үйлдэж гаж сонин зүйл хийж явахгүй байсан байх магадaltaй. Тийм болохоор аав нь хүүдээ эрт туслаж болох байсан. Гэхдээ тэр асуудлуудыг мөнгөөр шийдээдээс нь энэ Маурицо гэдэг хүний хамгийн том алдаа. Дээрээс нь хүн амны хэрэг хийгээд гэртээ цустай хувцастай гүйж орж ирэхэд хүүгээ хамгаалаад гэрээсээ гарахгүй, уцаар яриулахгүй гэж өмгөөлж хамгаалж ирсэн нь бол маш том алдаа. Зүгээр л цагдаагийн газар хүүгээ аваачаал магадгүй өөх ёстой байсан баг юм болжээ гэх. Тэгсэн чинь хүн амны хэргийг нь хүртэл хаацаалаад хүүгийнхээ толгойг ийсэн. Дараагийн нэг зүйл байна. Элиса охины хэрэг эрт илэрч болох байсан. Гэхдээ маш муухай хүн чанаргүй худалч хүмүүсийн хор уршгаар 17 жилийн дараа илэрсэн байна. Тэр сүмийг удирддаг Дом Мими гэдэг настай хүн байгаа. Тэр хүн Данило Рестигод туслаагүй бол Элиса охины хэрэг эрт илэрх байлаа. Хэргийг хариуцсан Фелича Женовесе гэдэг тэр эмэгтэй шүүгч хахуул аваагүй яг хохирогчийн талд ажиллаж тэр хувцснуудыг ДНК-гийн шинжилгээнд оруулсан бол хувцснаас Элисагийн цусны дээж гарч ирээд Рестивог нотлох баримттайгаар эртхэн баривчилж болох байлаа. За ингээд ийм хүмүүсийн муухай үйлдэлээс болж өөр дахиад 2 эмэгтэй амнасаа алдсан байна. Хахуул таньдаг мэддэг хүмүүстэй тусалдаг, ийм чухал зүйлийг нуудаг, хаацаалдаг хүмүүс айгүй их хор уршигтай зүйл хийж байгаа гэдгээ бас ингээд ойлгодоггүй юм шиг надад санагдлаа энэ хэрэг дээрээс. Хохирогчийн гэр бүл буюу Элисагийн ээж аав болон ах нар бол хизээж Элисаг хайхаа зогсоогоогүй. Цагдаа нарын хувьд бол нөгөө мөнгө авцсан учраас Элиса гэрээсээ зугтцсан байна л гэдэг зүйлийг яриад байсан. Гэхдээ гэрийнх нь бол хизээж энд итгээгүй. Элисаг хайсан хэвээр телевизийн ярилцлага сонин сэтгүүдэд оролцож тэмцсэн хэвээрээ байсан. Тэр тусмаа ээж нь суугаад дэмждэг бүх сонсогчдод баярлалаа. Элиса охины хэрэг энд хүрээд өндөрлөж байна. Манай сувагт орсон бичлэгнүүдээс хамгийн их мэдээлэлтэй хэрэг Элиса Клапсын энэ дугаар болж өнгөрлөө. За энэ удаагийн дугаар маань та нарт таалагдсан гэж итгэж байна. Дараагийн дугаараар бүгдээрээ уулзцгаая. Сувгаад дэмжиж subscribe болон like, comment бити мартаарай.